эхнэр нь. Чи тэрнийг өдөөд Хөөрхөн үү? Япон эхнэр нь олон жилийн өмнө хүүхэд төрөллөг нас барсан. Гэхдээ нас барсан эхнэрийнх нь дүүгийн охин тэр номуудыг уншдаг юм. Гэхдээ хөөрх юм уу? Тэр охин өнчин. Аав нь баян байсан юм. Удахгүй тэр надад орлож бид Японд руу зүгтэх болно. Тэрнтэй гэрлэж эд хөрөнгийг авсныхаа дараа тэрнийг солиорсон гэж зарлаад сэтгцийн эмнэлэгт хатаах болно. зүйтэй. Сүки миний хулгана болно. Тэрний үйлчлэгчээр ажиллаж зүүдэндээ юу ярихын сонсоод надад хэлж байх болно. Өдөр чинь тэрний дэргэд байж дурлал руу түлхэх хэрэгтэй байгаа юм. Хайр дурлаа. Хулгайч хайрын талаар юу мэднэ гэж. Хөрөнгө нь яах юм? Үнэхээр баян юм уу? Би орой бүр орондоо ороод тэрний хөрөнгийг боддог юм. 1.5 сая бэлэн мөнгө 300 мянган хувьцаа. Ахын зүгээр ласраа хамгаалагч нь бүх хөрөнгө хийдэг. Тийм болохоор Коузуки тэр охинтой гэрлэх гэж байгаа юм.